Хүний ертөнцид ямар чөтгөрүүд байдаг вэ? Чөтгөр шулмсын тухай ойлголтууд хүний ой сэтгэхүйд анх хэрхэн яаж орж ирснийг өдгөө хэн гэрчлэх вүлээ? Түүх мифологийг судалж дүгнэлт хийсэн зарим эрдэмтэд шашин номлолууд анх үүссэн тэр цагт л чөтгөр шулмсын тухай ойлголт хүний ой сэтгэхүйд орж ирсэн гэж үздэг. Хүн төрлөختний анхны шашин гэгддэг эртний энтхийн Ведийн шашин анх Рома гэгч бурхан чөтгөр нь мэддэхгүй амьтны тухай ойлголтыг гаргаж ирсэн нь хожим янз бүрээр нэрлэгдсэн чөтгөр шулмсуудын тухай ойлголтуудын их сүрийг тавьжээ. Ведийн шашин 4 том зааны нуруунд дээр замбуулан төв оршин байдаг. ертөнцийн хязгаар нь гадаад их далайгаар хүрээлэгддэг гэж үздэг байжээ. Дэлхийн ертөнцийг Рома гэгч амьтан захирч байдаг ба өнөөгийн шашин номлолд өгүүлдэг бурхан чөтгөрийн тухай ойлголтын аль алинтай дүүцхүс дүр төрх зан авиртайгаар түүнийг таниулдаг байсан байна. Энтхэгдэх Ведийн иргэншил засаг хэрга мөксний дараа Рома 2 задарч Рома бурхан Раш чөтгөр 2 түүнээс гарсан гэж мифолог дэлхийд даяар тархжээ. Хожим нь зөвхөн энтхэгчүүд ч бус түүний колони улс байсан Индонезчууд бусад бүх үндэстэн бүр монголчууд хүртэл нар хэртгийг Раш мангас нарыг залгиж байна гэж итгэж тогоо саваа хангинуулдаг болсон сонио. Энтхэгдэх Ведийн иргэншлийн хамт Ведийн үзэл суртал шашин номлол мэдээж бас нуран унаж цаашид олон шашин болон хуваагдсан байна. Үүнийг гэрчлэх баримт нь Ведийн шашинд номлодог байсан Бодисатва мэт бурхад Буддын шашны номонд англи буюу далавчид тэнгэрийн элч Коран судрууд буюу Есүс мусульманы шашинтнуудад үлдэж хоцорсон явдал юм. Ингээд дэлхийн шашнууд болон бусад үндэстнүүд чөтгөр шулмсыг хэрхэн төсөөлж зураглан номлож ирснийг тоомлон хүүрнэ. Сатана нь дэлхийд хамгийн түгээмэл чөтгөрийн тухай ойлголт юм. Библиэд түүнийг анх могоогоор зургалсан ч хожим нийт Христосын шашинтнууд хүн биетэй, эвэртэй, бүр сүултээ амьтан болгон дүрсэлж зурсаар иржээ. Сатана анх могоо болж хувлин Евад 20-тай алим эдхийг санал болгож хүн төрлөختнийг тэр чигт нь нүгэлд унгааж бурхнаас тусгаарлан хязгаартай насалдаг болгожээ. Библи нь Коран судрын нэгэн хувилбарын хувьд лалын шашинтнууд ч Сатанаг сайн мэднэ. Ер нь энэ ойлголт Иесус лалынхны хувьд бараг л ижил гэж хэлж болно. Диавол энэ нь хэдийгээр Сатанагийн өөр нэгэн нэр боловч загалмайтнууд түүнийг Сатанагаас огт өөрөөр зураглан дүрсэлдэг. Дэндүү дийлтэн чихтэй, бас их хүүхэмсэг, атгар туранхай бийтэй, химжээлшгүй их шунал тачаал давтсан амтнаар түүнийг төлөөлүүлдэг. Энэ нь эртний Европын сэргэн мандалтын үеийн уран зурагт мотив болон үлдсэн байна. Чөтгөр Жагрын орны ханхүү Гаутим Сиддхарта буюу бурхан Будда анх олон зуун эмс татвар эхнэрүүдийнхээ нөмөргөн дунд дунайтаж хөвтгтээ чөтгөрийг анх зүүдлжээ. Муулзан толгойтой дэлтэн чихтэй дэндүү туранхай 2 том соёотой амьтанд түүнд зүүдлэгдсэн байна. Чөтгөрийг дэлхийн бүх буддистууд одоо ч ингэж төсөөлдөг. Шулмс бол орон бүхэн үндэстэн бүрд өөр өөрөөр төсөөлөгдсөөр ирсэн нэгэн төрөл эм чөтгөр юм. Жишээлбэл монголчууд шулмсыг толгой дээрээ тал устэй, дэлэн хөхөө мөрөн дээгүүрээ давуулан хайсан амьтнаар төлөөлдөг бол орсууд хогийн шүүр унаад нисдэг эмгэнээр төсөөлдөг. Бэрт шунхай сувдаг ата жөтөө хорсол занал зэрэг хүний сэтгэлийн бүх хар энергийг эртний буддын гүн ухаантнууд болон дорн дахны мэрэгд бэрд гэж нэрлэдэг байжээ. Бэрд нь хүнээс 16 дахин хүчтэй гэгддэг тул буддын шашны лам хуврагууд түүнээс залхахдаа түүнийг зайлуулах олон ном тариныг уншиж иржээ. Бэрд нь таяг тулсан өвгөн төрхтэйч аламс мэт бийтэй амтэн мэтэр төсөөлөгддөг. Бэрд нь ялангуяа дөнгөж тулсан амтанд нэг халтай. Тийм ч учраас монголчууд түүнийг холигтож номхруулсан залчаар үнгийг хайчлан нялх хүүхдийнхээ дээр үлгэж хил ам гай зовлонгоос аврах төр зүрийн арга хийдэг байжээ. Одоо ч хийсээр байгаа. Зэтгэр. Энэ нь ямагт дүрээ хувилгаж байдаг маш залтай чөтгөр. Зэтгэр нь баг хэнийг ч сүүдэр мэт дагаж явдаг бөгөөд уснаас хуурай гарч ирсэн гих эм зэтгэр нь нэн үндсгэлэнтэй. Буддын шашинд баг л эротик, порно, гоо сайхны бэлэг тэмдэг болдог. Яадаг мó зэтгэрвэ гэж монголчууд охин хүүхдээ загнадаг нь цаана ийм учиртай. Сүүлийн үед Монголд ялангуяа Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд маш олон зэтгэр торнон боожж байгааг бид мэднэ. Тийрэн гих чинь хэдийгээр зөвхөн зүүд нойронд үзэгддэг хий үзэгдэлч хэлээ маш их тархсан чөтгөрийн тухай төсөөлөл юм. Буддын номлолоор бол тийрэн нь хий үзэгдэл төдийд дүгнэгддэгч эцсийн хор хөнөөл нь ямар ч чөтгөрөөс илүү хорлонтой.
Ер нь дэлхийн аль ч шашинд бурхан чөтгөр хоёрыг ариун сүнс, адгийн муу ёрын сүнс гэх мэтээр нэрлэж ирсэн нь эдсийн бүлэгт хий үзэгдлүүд гэдгийг нь битүүхэнч болов зөвшөөрсөн хэрэг болов. Домик буюу гэрийн чөтгөр гээч нь магадгүй зөвхөн орсуудад л харагддаг бурхан байж магадгүй. Яагаад гэвэл улс үндэстэн бүр гэр оронтойч орсууд л гэрийн чөтгөр гээчийг хардган сонин. Яг л Санта Клаус өвлийн өвгөн шиг нөхөр шөнө оройд орсуудын байшингийн гал тогооны өрөөг төчгнүүл сандрагдаг ба хошуун дээрээ сармай сахалтай 3 хүн шиг биетэй нөхрийг орсууд одоо ч гэсэн домик гэж хочсоор байгаа юм. Шаяна. Уг нь Шаяна гэх чинь Африкийн хамгийн анхны бөө нар юм. Тэд янз бүрийн амьтан шувууны дүрд хувилдгаараа л Африк шуудад чөтгөр мэт үзэгдэх болсон хүмүүс юм. Өмнөд Африкийн ширэнг, Сахарын цөл, Төв Африкийн уулархаг нутагт тэднийг чөлөөтэй гарч болно. Шөнөөр шар шувуу болж орчноо толдож, үүрээр үдшийн гялганаас өмнө жигүүртэн болж араатнаас холддог тэд одоо ч Африкт амьдарсаар байгаа бөгөөд тэдэнтэй уучихсан хэний ч сүнс зайлж амьдрал нь сүнсөөр өдий хүрчээ. Магадгүй чухамхүү тийм болоод л Африкчууд тэднийг шулмс мэт үзэх болсон бизээ. Зомби. Эднэр уг нь жинхэнэ шидтэнгүүд. Үхсэн хүний сүнсийг дуудаж дахин амьдруулдаг. Бүр сүнсийг нь эзэмдэж түүгээр хүссэн бүхнээ хийлгэнэ. Нэгэн төрөл урсгал бүхий бөөнөр болох эднэр өдгөө Африк, Латин Америкт ихэд тархсан байна. Оросын холбооны улсын Ханти Мансийскийн автоматод мужид бас ийм төрлийн бөөнөр байдаг бөгөөд тэднийг нутгийн уугуул иргэд бас л зомби гэж нэрлэдэг сонио. Ер нь Оросын холбооны улсын Тува, Бурят, Алс дорнод манай хөвсгөл завхан увс зэрэг аймагуудад зомби нар байдаг тухай мэрсэр мэдээ бий. Шунтуу. Эднээс Африкчууд айн гэж жигтэйхэн, тэд нар нь хориотой гэж жигтэйхэн, падхар царайтай. Гэхдээ дэндүү хөө шиг хар хүмүүсээс тэд яагаад айдгэн сонио. Шунтуу гэдэг нь Африкийн тоогоо үндэстний хэлээр хар хэлт хүмүүс гэсэн үг. Чухамхүү тэднээс бүх Африкчууд айдгийн учир нь тэдний хар хэл амнаас имээсэн хэрэг гэдэг нь ойлгомжтой. Шунтуу нарыг хараал хүрсэн хүн 3 үеэрээ сүрдэг нь Төв Африкт эртнээс ёс болон тогтжээ. Шунтуу нар хонзон сансан хүнийхээ зүүдэнд үргэлж ирж зовоодгоороо нэн алдартай. Манай халахчууд хөвсгөлийн дархтуудаас битүүхэндээ айж цэрвдэг нь Африкчууд шунтуу нараас айдагтай адилхан гин. Вампир. Ромын эзэнт гүрний үед ялангуяа Юли Цезарын дэглэмийн үед хойд Европ буюу одоогийн Британи, Франц, Швед, Норвеги, Исланд, Дани ба зүүн Европод вампируудын сураг анх гарсан түүхтэй. Хүний цус сордог, түүнээсээ амьдралын эрч хүч, бие физиологийнхоо хэрэгцээг авдаг иймэрхүү хүмүүс 120-оос 180 наслсан баримтч байдгийг. Шинхуа. Өмнөд Хятадын Гуандун мужид битүү өтгөн ширэнгэн дунд алтан үст сармагчин гихч бий. Бараг л хүй нэгдлийн хүмүүс шиг тэд сүргэлэн маш нарийн зохион байгуулалт дэглэм журамтай амьдардаг. Эдгээр бяцхан сармагчингууд маш их адтай яг чөтгөр шиг тул кантонез буюу өмнөд Хятадууд одоо ч тэднээс бэргэн айдаг хിവэр байна. Ямар сайндаа л кантонезчууд одоо ч хүүхдүүдээ алтан үст сармагчингаар айлгасаар байх вдэ. Ладона. Хамгийн царайлаг чөтгөр. Үдсгэлэнд бүсгүйн дүрд голдуу хувирч зөвхөн шөнөөр үзэгддгээрээ онцлогтой. Баруун Европ, Балтийн тэнгис хаваарг үүдэлтэй. Баруун болон хойд Европын орнуудаар ард түмний дунд түүний тухай элдв домог аимшигын яриануд их яригддаг. Садар самуун явдалтай, дэндүү хорон, ирээ цэргүй хүүхнүүдийг ладоно гэж нэрлэх нь ч бий. Ер нь дэлхийн ард түмнүүдийн дунд нийт хичнээн чөтгөр шуламсууд яригддгийг хэн мэдлээ. Хүний хамгийн том алдаа нь мэдэхгүй бүхнээ үгүйсгдэг байгаа юм гэж нэгэн суутан хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс бурханд итгэдэг шигэ чөтгөр шуламсанд ч бас итгэдэг. Хязгааргүй орчлонд үнэхээр юу ч байж болох билээ. 100-аас 100, 1000-аас 1000-д яригдж, бичигдэж, хүн зуны сэтгэлийг төгшүүлсээр ирсэн хамгийн их яригддаг чөтгөрүүдийн тухай өгүүлэхэд ийм байна. Чөтгөр шуламсууд үнэхээр байдаг хэсэг нь хүн төрөлхтний мөнхийн маргаантай сэдв боловч хэн ч 100% үгүйсгэж бас нотолж, баталж чадахгүй байгаа билээ.